Улаан малгайд. Эрт урдын цагт нэгэн тосгонд дэлхий дээр байхгүй хөөрхөн бяцхан охин суудаг байжээ. Эхэн түүндээ ухаангүй хайртай байхад эмэг их нь бүр илүү хайртай байжээ. Аяа охиныхоо төрсөн өдрийн нь ойд зориулж эмэг их нь улаан малгай бэлгэлж өгчээ. Түүнээс хойш охин хаашаа юунд ч явсан өнөө гоё улаан малгайгаа өмсөж явдаг болсонд айлынх нь хүмүүс улаан малгайт маань л ирж байна гэж ярилцдаг байв. Эхэн нэг өдөр амттай хуушур хийгээд охиндоо улаан малгайтаа чи эмэг ээждээ энэ хуушур сагтай тос хоёрыг авчиж өгөөд би энэ ямар шүү байгааг мэдээдэр гэж хэлв. Улаан малгайд юмаа аваад эмэг ихтэрээ очихоор өөрөөр тосхон уруу явжээ. Охиныг ой модоор явж байтэн замд нь нэг саарл чон тохиолджээ. Чон улаан малгайтныг идэх гэж хүссэн боловч модчингийн мод цавчих сүхний дөө ойрхон дуграад байхаар зориг нь хүрсэнгүй. Улаан малгайтад ойртов. Улаан малгайт чонтой дайралтах нь аюултай гэдгийг огтхон ч мэдэхгүй учраа чонтой мэдлээд эмэг ихтэй энэ хуушуур пос авчиж өгөх гэж явнаа гэв. Чиний эмэг их чинь хол байдгүй гэж чон асуув. Нилээд зайтай. Тэр харагдаж байгаа тосгонд термийн цаана тосгоны захын нэгдүгээр байшин гэж улаан малгайт хариулв. Тэгвэл би ч гэсэн эмэг ихийг чинь үсхийг хүсэж байна. Би энэ замаар явъя. Чи тэр замаар яв. Хинэн төрүүлж хүрхээ үзье гэж чон хэлв. Чон өөрийнхөө дүт гэсэн замаараа гүйв. Харин улаан малгайт охин хамгийн тойруу замаар зам зуур зогсож цэцгийн баглаа хийхээр цэцэг зулгаасаар яаралгүй явав. Охиныг тэрэмч хурч амжаагүй явхад чон хэдийн эмэг ихийн нь байшинд хурч үүдийг нь тог хийтэл тогшов. Хэн бэ гэж улаан малгайтын эмэг их асуухад би байна. Таны охин улаан малгайт. Танд хуушуур тос авч айрчилж ирлээ гэж чон нарийн дуугаар хариулв. Энэ үед тэр хөгшин өвчтэй орондоо хэвтэж байжээ. Тэгээд үнэхээр улаан малгайт ирлээ гэж бодоод охин минь наад осноосоо тат тэхээр л үүд чинь онгойно гэж хашрав. Чон осноос духтармагц хаалга нь онгойв. Уран өдөр юу ч идээгүй өсвөлэн чон хөгшин тийш өсөрч хүүе гэхийн зав өгөлхүүгээр түүнийг залагчв. Тэгээд үүдийг нь хааж хөөрхий хөгшний орон дотор хөвтөөд улаан малгайтыг хүлээж байв. Охин утсан ч үгүй хурч ирээд үүдийг нь тог тогшов. Хэн бэ гэж чоны асуухад чонын дуу бүдүүн яхар сонсогдов. Улаан малгайт их л айснаа. Эмэг ээж минь магад салхинд цохиулж хоолой сүүсэн байхтаа гэж бодоод би байна. Охин чинь танд хуушуур тос авчирлаа гэж хэлв. Чон ханиалгаж байгаад нарийн дуугаар охин минь наад осноосоо тат тэгэхэд л үүд чинь онгойно гэв. Улаан малгайт осноос нь татмагц онгойв. Охиныг байшинд ороход чон хүнжил доогуур нуугдаж охин минь хуушуураа ширээн дээр тосоо тавир дээр тавьчаарай. Тэгээд өөрөө миний хажуугаар хэрт. Хөөрхий чи минь их л ядраа биз гэв. Улаан малгайт чоны хажуугаар орж хөвтөөд эмээ яагаад гар чинь ийм том байгаа юм бэ гэж асуухад чамайг чанга тэрэх гэж ийм болсон юм охин минь гэв. Эмээ ямар учраас чих чинь ийм том байгаа юм бэ гэхэд юм сайн сонсох гэж тийм том байгаа юм охин минь гэв. Эмээ нүд чинь яагаад ийм том байгаа юм бэ гэхэд юм сайн харах гэж тийм байгаа юм охин минь гэв. Эмээ яагаад шүд чинь ийм том байгаа юм бэ гэхэд энэ бол чамайд түргэн идэхийн тулд ийм том болсон юм охин минь гээд улаан малгайтыг хай гэхийн завгүй мүү гайхал чон гутал малгайтай залагчв. Харин аз болж энэ үед байшингийн хажуугаар сүхэ мөрөн дээрээ тавьсан түлээчид явж байгаад байшинд их чимээ гарахыг сонсоод орж нөгөө чоныг алж гидсийг нь хаг ялтал улаан малгайт дараа нь эмэг их нь гарч ирэв. Тэгээд хөөрхий хөгшин их ач охинтойгоо ямар ч аюул гэмтэлгүй эсэн минь уулзав.